өглөө болсон байна. Одоо цаг 9 цаг болж байгаа. Би 10 цагаас орсын хил даваад гарна. Үсээ янзлж авсангүй. За үсээ бол янзлж амжсан. Тэгээд игч болон эгчээ хоёр хүүхэд нэг зорчигч жолооч гэдний зургуулаа замд гарсан. Яг үлгийгээс гараа явж байгаа болохоор их цоглог, энэ сэтгэл хангалуун сайхан л харагдчихна. Хил дээр ирсэн очрлоо зогсож जैन. Тэгээд машин маань очрлоо зогсож байгаа. Бид нар болохоор яг энэ эргэн тойрноор алхаал явж जैन. Ариун цэврийн өрөө орох нь ороод би энд бичлэгээ хийгээл. Гадаа нэлээд салхитай жоохон намрын тийм байдал бол орчихсон байна. Замдаа дулаахан байх гэж зөндөө олон зузаан цамц бүтээлэг энэ төр бол авчихсан байна. Адиал авчихсан байгаа. За би дэлгүүрээс өмнө нь идэж үзэж байгаагүй шарсан дахианы хэлбэртэй нэг юм заримыг бол авсан. Гой билимэлэтэйг ирдэг юм билээ. Тэгээ амт нь бол манго юм уу, хам боргоцоо юм уу нэг тиймэрхүү бол амтагдаж байсан. Гаднах байдал нь бол үнэхээр сонирхолтой. Амт нь ч гэсэндээ их зөөлөн таалагдсан бололтой. За Монголоос гараад л шууд моднов ногоон байгал бол угтаж авсан. Казахстан хүртэлх зам нэг иймэрхүү ногоон байгал хараад нүд бол үнэхээр амарч чаддсан байлээ. За бид нар бүхэл бүтэн нэг өдөр явсны эцэст энэ бол Казахстан улсын нэгэн зоогийн газарт ороод ирсэн байна. Тэгээ айгүй сонирхолтой гэх юм бол бид нар зөвхөн бенш идсэн, усанд чансан бенш. Үнэхээр тийм ойлгоход хэцүү байсан. Тэгээ энд бол хэсэг амраад, жолоочоо жоохон амрааж агаад өргөлжлүүлээ цаашаа замдаа гарсан. Манай жолооч бол замдаа нэг ч удаа унтаж амраагүй. Унтаж амар гэхээр ерөөсөө үг сонсохгүй байсан. Энд баг мөрөлдөнгөө алдаад дүүгийн маань айсан царай харагдсан. За ингээ өргөлжлүүлээ явсаар нь байгаад 2 дахь шөнө маань болж байна. Тэгээ хэсэг унтаж амраад шөнийн 2 цагийн үед бол очих ёстой айлтаа бол бидний хүргэж өгсөн байдаг юм аа. За өглөөний мэнд энэ бол миний нагац өвөө эмээгийн маань гэр. Энд бол би 13 жилийн өмнө бол анх ирж байсан. Амьдралдаа бол нэг л удаа ирж байсан. Яг хിവэрэ байгаа ч гэсэн жоохон хоосон санагдсан. Яг л эмээ өвөөгөө бол үгүүлсэн. Тэрнээс бол бусад бүх зүйлийн хിവэрэ. За энэ өдөр бөөнөрөө хашааныхаа гадна зураг даруулчаад Казахстан улсын талдгуургаан хотын төвийг үзэх гээд гараа явж байна. За хамгийн түрүүнд бол зах орсон. Зах орохоос өөр аргагүй байдалд хүрсэн яа. Тэгэхээр бидний утасны цэнэглэгч, үсний эндүү гэд бүгдээрээ юм дөрвөлжин залгууртай Казахстан улсууд бол бүгдээрээ бөөрн хийд юм билээ. Захаас авах юм авчаад бүгдээрээ хотын төвөр бол 5 дүү талбай тийш нь бол очсон. Тэгээ зөндөө зураг энэ төр бол даруулаад хашаач харсан яг юм нов ногоо. Манай Монгол ч гэсэндээ ийм байгаасаа гэж бол бодогдсон. Энэ болохоор хотын одоо нийслэл нь бол биш зүгээр л нэг хотн шүү дээ, жижигхэн хотн. Тэгэхэд бол ийм нов ногоо үнэхээр гоё санагцсан. Манай аймагт ч гэсэн ийм ногоон байгууламж ихтэй байвал гоё юм байна да гэж бодогдоод л явж ин да. Төв талбай гэхэд бол нийлэн том харах зүйл ихтэй. Алхаад амраад явж байхад бол үнэхээр гоё газар юм байлээ. Төв талбай дээр бол хүмүүс ихэвчлэн гэр бүлээрээ салхилахаар бол ирд юм байна. Талбайгаасаа жоохон яваад бол төв парк нь бол байд юм байна. Одоо бид нар бол яг тэр төв парк руу нь бол явж байна.
Сайн уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За би яг одоо Казахстан улсын Талд Гургаан гэдэг хотод ирчихсэн байна. Тэнд манай нагац эмээ өвөгийн амьдардаг байхгүй юу? Гэтэ тэр хүмүүс нь бурхан болчихсон. Хүүхдүүд нь бол амьдардаг. Нагац ах эгч нар гээд хүмүүс бол амьдардаг. Тэнд зочлоо ирчихсэн байна. Өнөөдөр болохоор 8 сарын 21 бид нар Баяуулгийн аймгаас Монгол улсын Баяуулгийн аймгаас 8 сарын 18-ны өдөр гараад тэр өдөр айгүй хэцүү байсан. Өглөө 11 цагийн үед бид нар үлгээгөөс гараад бараг орой 3 өнгөрч яхад юм уу 4 гэж яхад Монголын хэлээс гарсан. Тэгээд тэрнээс цаашаа Оросын хэлд бас очирлаж аваад ер нь Оросын хэлээс 6:30 гэж гарсан. Тэгээд яг бид нар манай машин бол хамгийн сүүлийн машин болж гарсан. Тэгээ бидний хойно орж ирсэн хүмүүс шууд тэнд хил дээр хончиж байгаа байхгүй юу? Тэгээд Оросын хэлд авч гараад тэн дээр бас асуудал үүссэн юм байлээ. Бид нар миний одоо явж исэн машин болохоор Казахстан улсын дугаартай байсан. Тэгсэн чинь Орос улс оруулсан. Бидний өмнөөс Монгол дугаартай машин бол ороогүй. Гэхдээ бид нар олорчихсан. Тэн дээр тэгэж нөгөө тийм юм үүссэн. Ер нь бол Казахстан улсын дугаартай байсан тулдаа бид нар тэр өдөр амжиж гарсан. Хэрвээ бид нар Монгол улсын дугаартай байсан бол бараг тэндээ хонох магадaltaй байсан. Ер нь Оросын хэл бол нэлээд амар шалгад юм байлээ. Ороход ч гэсэндээ айгүй шалгасан, машиныг бол амар шалгасан. Монгол дээр бол ерөөсөн машин шалгаагүй байхгүй юу? Бараг шахуу ингээ орж хараад заагийн гаргацсан. Тэгсэн чинь Оросын хэл дээр бол амар шалгасан. Хаана ямар нүх байна? Бүх газруудын бол амар нохоо-мохотойгоо ирж агаад нөгөө юм мэдэрдэг юм байдэн штэ нэм. Тэр мөртэйгээ бүр шалгаад исэн. Гарахад ч гэсэнд яг адилхан тэгэж айгүй шалгаад тэгээ Оросын хэлээсээ гарчингуудаа Казахстаны хэл дээр бол амар амархан шууд ороод гарцсан. Ерөөсөө шалгаагүй. Манай ихчээ хийсэн нэг факт байсан л та. Бүх улс орнуудын хамгийн амар шалгадаг хэл дээр болохоор одоо энэ Оросын ташаанд буюу бидний гарсан Оросын хэл бол номер 3-т гэдэг юм байлээ. Шалгалтаар бол номер 3-т байдаг. Маш хүнд тийм хэцүү шалгантай хэл юм билээ. Тэгж тэндээсээ гарчингуудаа Казахстан улсад орж ирчээд оройн орж ирэнгүүтээ шөнө нь Талд Гургаанд ирчихэж байгаа байхгүй юу? Тэр хооронд чинь бараг 1000 км юм уу да. Тэгэхэд бол маш хурд явсан. Хамгийн гол нь зам бол үнэхээр гоё юм билээ зэрэг. Яг уу юун дээр Оросын зам болохоор уулын замаар байсан л та. Уулын хажуудаар амар ингээд эргээд идэг за. Нэг ингэж эргээд, жоохон байж ийшээж эргээд, нэг ингэж эргээд, нэг иймэрхүү байдалтайгаар явсан. Харин Казахстаны хэл бол Казахстаны зам бол үнэхээр гоё. Хідээр явж байгаагаа ч баг мэдэхгүй юм донсолгойч байхгүй бүр үнэхээр гоё юм байлээ. Нэг мэдээл ингээ амар гоё явж исэн чинь л одоо нөгөө километр загчийг харсан чинь 140 мөчгээд хөөх бид нэр 140-ээр явж байгаа юм бах таа гэж бодогдтол тийм амар гоё. Бүр үнэхээр зам нь бол надад маш их таалагдсан. Ямар гоё юм бэ. Хөдөө одоо энэ миний байгаа энэ хөдөө шүү дээ чинь тэр Талд Гургаанගේ одоо хотын нэгэн хөдөө тосгон гэж хэлэх юм байна. Нэг нь тосгонд ирчихсэн байхгүй юу? Энэ тосгон руу ирэх зам нь хүртэл амар гоё. Бүр хідээр ч явсан хамаагүй. Тэгээд хүмүүс бол нэлээд соёлтой. Дээрээс нь би энд бол нөө Оросоор айгүй их ярих байх гэж бодсон үгүй юм байлээ. Би бол яг энэ тосгонд 13 жилийн өмнө иржсэн байхгүй. Тэрнээс хойш юусоо ирж байгаагүй. Тэгэхэд бол үнэхээр нөгөө юу гэдэг лээ. Иргэн дурсах уу гэдэг шиг л миний хүүхэд нас бол айгүй их дурсагж байгаа. Одоо энд байгаа мод содоор би авирч явж иддэг байсан байхгүй юу. Дээрээс нь энд алюминий мод
дээр өөрчлөн юу гэдүүлээ? Чавга, алим, чавганы мод, дээрээс нь нөгөө алмурт их чинь юу гэдэг юм бэ? Алмурт тэрийг чинь ямар жимс гэдэг вэ? Мартчихлаа. Тэр жимснүүдийн моднууд бол энд байгаа. Бид нар намайг 12 той байла. 3-4 жилийн өмнө бол би бас яг 13-4 настай л хүүхдээсэн баггүй. Тэр үедээ бид нар модоор авираад тэр алим их чинь модноос авч түүж идээд тэгж явдаг байсан. Тэгэхэд бол амар гоё санагдчихна. Гэхдээ нагц эмээ өвөө хоёр бол байхгүй. Тэр нь бол үнэхээр гонхтой. Жохон санах мэдрэмж бол төрсөн. Энд ирээд эмээгийнхаа нөгөө загиндаг тэр байдлууд нь бол санаанд ороод ингэдэг байсан шүү дээ. Эмээ ингэж хэлдэг байсан шүү дээ. Хамаг юм нүдэнд харагдаад жохон нүлмэс зилэгнээд эмээ өвгийнхаа буршин дээр очичоод ирсэн. Энд ойрхон байдаг. Уг нь бол гоё, нэг талаараа бол муухай юм. Аль болох хайртай дотны хүмүүстэйгээ ойрхон байгаарай гэж хэлээ. Ер нь бол мэдэгддэг юм байлээ яг үнэндээ. Тэр хүмүүс нэг хол байдаг болохоор нэг сайн мэдэгдэхгүй, яг орчинд нь ирсэн чинь үнэхээр өгүүлт юм байлээ. Тэр хүмүүсийн орон зай хизээж нөхөхгүй гэдгийг яг тухайн орон зайд нь ирээд аягүй мэдэрч байна. Тэ аль бол хажуудаа байгаа хүмүүсээ хайрлаарай гэж хэлье. Эмээ өвөөгөө сансан байна. Гэхдээ үнэхээр гоё юм. Олон хүүхдүүдтэй яг энэ эмээ өвөөгийнхаа байсан юмнуудыг аваа явж ин гэхээр бас хөөрхөн санагдаад амар гоё юм. Игч болон игчийн хүүхдүүд гээд нийт 4 энд ирсэн. Өнөөдөр 2 хонжийн. Өчигдөр ирсэн өдрөө хоноод одоо ингээд 21 гэхээр чинь 18 гарсан гэхээр яг 3 дахь өдөр нь болж байгаа хгүй. Өнөөдөр бол бид нэр Алматы хот руу хөдлөнө. 1 цаг болж байна. 4 цагийн үед бид нар бол таксигаар хөдлөнө, Алматы хотод хөдлөнө. Очих хайлууд бол айгүй их байгаа. Бид нар энд ирээгүй айгүй удацсан учраас очих хайл ихтэй. Тийм байна. Дээрээс нь аялангаа бас очно өчигдөр Төв талбайны дээрээ парк интерьер нь бол явсан. Гэтэ тэгж удаан байхгүй. Бидний гол зорилго болохоор хамаатан цаднуудаараа хисчээд Казахстан улсын нийслэл болох Астана хотыг үзчээд Дубай руу Араб улс руу Дубай болон Абу Даби дээр гол аяллаа төв маань байгаа штэ. Тий. За баяртай намайг дуудаад хоол идэх гинэ. 3 айлаас хоол идчихэд бид нар Алматы хот руу замдаа гарсан. Шөнийн 10 цагийн үед дараагийн айлдаа очиод хоол унд идээ дуу шуутай сайхан суусан бидгээ. Хайда тасап барасың баян үлге ёу аймағым жайлаулы кештері ұмытсам сол күнді кеш мені есте ғой дариғым жайлаулы кештері. Шашу таратып нормально. Бүүн нүрээ алим түчээд дараа нь кино үзсэн. Олон хүүхэдтэй айлвал үнэхээр хөөрхөн байт юм билээ. Ирээдүйд олон хүүхэдтэй болмоор санагдтал. Өстой хайр хүргэсэн энэ жоохон хүүхэдүүд бол. Дахиад ер нь ингээ юу ч хамаагүй идэм бах та. Энэ одоо юу вэ? Бид дөрөв болохоор халууцаад газраар нэг хевс дэлгэцэн. Энд ингээ хөвтөж байгаа байхгүй юу? Тэгээ хашаан дотор юу вэ ингээ хараад шумал гэхээсээ илүү зөгийн амар ихтэй юм билээ. Зайлаасаа гараад хотын төвд байдаг нэгэн худалдааны төвд очиж дэлгүүр хэсэг гээд явж байна. Энэ пижак бол надад таалагдсан. Гэхдээ аваагүй. Жохон үнэтэй байсан. Бодсноос нэлээд үнэтэй гадсан.
За өдрийн хоолндоо бол Казахстанд KFC идсэн. Надад бол KFC үнэхээр таалагдсан. Ер нь шүүслэг, халуун ногоон ч гэсэндээ тохирсон. Идэхэд бас боломжийн үнэтэй. Ер нь бол KFC бол таалагдсан шүү. Тэгээд дэлгүүрт хоолоо хүлэнгээ ганц бичлэг хийгээд зураг даруулаад тэгж жагаад ер нь бол явсан байт юм аа. Орой 10 цагт бол замд гарах ёстой. Астана хотод очино. Тэнд 2 хоноод цаашаа Дубай хот руу бол нисэх юм байгаамаа. Энэ хавцаас гарсан энэ баяуулгын аймагаас тэгээд ингэж Оросоор дамжиж явсаар байгаад энэ дээр ирээд одоо бол энд ирсэн байгаа юм. Тэгээд одоо Астана буюу энэ хот руу өнөөдөр яг одоо замд гарах гэж байж байна. Одоо 30 минут бишээ 11 цагийн дараа хөдлөнө. Тэгээ энэ Астанагаас нисэн энэ хүртэл нисэн. Тэгээд Азербайджанаас дахиж нисээд энд ирэх юм. Абу Даби болон Дубаяар бид хоёр аялна. Буцаж явахдаа болохоор Абу Дабигаас бид нэр Узбекистан руу энэ хот руу энэ улс руу хүрээдэрхий энэ буцаад энэ Алмат руу нисээд эндээсээ Монгол руугаа эргээд замд гарна. Бишээ эндээс Кыргыз гээд энэ улс руу бас дахиж очих юм. Эндээ нисэж очичингуудаа эргээд ийшээ хүрээд ирнэ. Тэгээд эндээсээ буцаж Алматы хотод ирэнгүүтээ энээсээ цаашаа Монгол руу хятадаар гарах уу эсвэл Оросоор гарах уу ямартайч тэгэж явах юм аа. Айгуу гоё санагдчихэв. Энэ ийм газрын зурагтай болчвол бараг бүгднгийн энд очсон тэнд очсон гэж тэмдэглээл явмаар санагдаад ирээдүйд яг ийм газрын зурагтай болно гэж бодож байна. Ийм хол замуудыг туулаад явж байгаа юм байна. Одоохондоо аяллахаа нэг 20% дээр нь л гэж. Одоо бид нэр Алмат хотоос хөдлөөд Астана хот руу явах гэж байна. Энэ Алмат хотод нэг 2 автобусны тийм автовокзал байдаг юм шиг байна. Тэрний нэгэнт нь явж байна. Одоо 10:30-аас хөдөлгөө.